Булган аймгийн Сэлэнг сум та бидний мэддгээр Ингт хоёрын яг хилийн зааг дээр ирсэн байна. За энд одоо Булган аймгийн Ингт сумаас Орхон аймагт төлөөний модыг одоо нийлүүлж байгаа юм байна. Тэгээ энэ ажлыг бол Орхон аймгийн Баян Өндөр сумаас зохион байгуулж байгаа юм байна. Энд газар дээрээс нь одоо мэдээллийг өгье. Ингийн дарга мэдээлэл өгөөрэй. Энд одоо төлөөний мод нийлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энийг ямар зохион байгуулалтаар хийж байна? Одоо яг Ингт сумынхан буюу Орхон Булган аймгийн Сэлэнг сумын одоо тээврийн хэрэгслийн дугаар харагдаж байна. Энд бол ачиж авч явах гэж байгаа нь Орхон аймгийн харагдаад байна. Энэ ажлынхаа талаар мэдээлэл өгвөл. За бид нэр Булган аймгийн Сэлэнг сумтай хамгийн газартай хамтын ажиллагааны хүрээнд энэ өчигдөр буюу өчигдөр өнөөдөр маргааш ингээд 3 өдрийн хугацаанд Орхон аймгийнхаа иргэдэд төлөөний мод одоо нийлүүлэх юм арга хэмжээ зохион байгуулж байна. За энийг бол ямар хэлбэрээр зохион байгуулж байгаа гэхээр бид нар хамгийн түрүүнд одоо төлөөний мод нэн шаардлагатай байгаа айлуудын нэрсийг багаарн дамжуулаад Баян Өндөр сумын хамгийн ажлын албан дээр бүртгүүлээд тэгээд хамгийн газар дээр ирсэн байгаа. Энэ бол одоо нийтдээ 60 айлын нэр одоо миний над дээр ирсэн байна. Сэлэнг сумын хамгийн газартай яриад бид нар 60 портер модыг одоо ингэж наашаа оруулж ирэхээр ингээд тохироод ингээд өчигдөр бол эхний ээлжийн 12 портер мод энэ ороод явсан. За энэ бол худалдах үйл ажиллагаа. Худалдах үйл ажиллагаа нэг талаар. Буян тангаа хаагдсан байгаа шүү дээ. Буян тангаа захын үйл ажиллагааг төр зогсооцсон байж байгаа. Тийм учраас одоо энэ цаг хугацаанд бид нар бас энэ модыг харахад бол үнэхээр тэр буян тангаа зах дээрээс зарагдж байгаа модоос хамаагүй чанартай. Хэрэлдээд байдаг бохомдууд усаад 6 дэгээ 7 энэ бол дандаа 7 дэгээтэй мод ирж байгаа энэ Сэлэнг сумаас. Тэгээд энийг бол яг энэ постн дээрээс 280 мянгаар иргэд худалдаж авч байгаа. Тэгээд ийшээгээ одоо өөртөө машинтайгаа ирээд ингээд худалдаж аваад ингээд явж байгаа. Тэгээд одоо энэ мэдээллийг аваад иргэд маш их хэсэг бахал та. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар одоо яг хэдэн портер мод орж ирсэн 60 мод орж ирнэ гэж байна. 60 портер мод орж ирнэ. Тэгэхээр одоо энэ ажил хэд хоног үргэлжлэх. Энэ бол одоо өнөөдөр маргааш ингээ 3 өдөр үргэлжилж байгаа. Тэгээд өдөрт бол 10 эрэлт хэрэгцээ бол байна. Энэ Сэлэнг сумын иргэд маань бол нийлүүлэх боломж байна гэж байгаа. Тэгээд энийг бол одоо ямар ч гэсэн эхний ээлжинд бид нэ тогтсноор энэ 3 өдөр нийлүүлэх арга хэмжээ зохион. Өдөрт 60 портер модыг Орхон аймагт нэг портер модыг 280 мянган төгрөгөөр за дээрэс нь 7 дэгээ ачаатай ийм одоо төлөвшний мод орж ирж байна. За ингээд ийм зохион байгуулж байгаа. Энэний хажуугаар бас энэ Ингит толгоос буюу Сэлэнг суманд одоо хамаатан садан байгаа. Манай Орхон аймагт бас хамаатан садан байгаа. Энэ хүмүүс одоо хоорондоо бие биендээ бас төлөвшний мод өгүүлцэж авалцах юм арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэний нэг бидний ганц барьж байгаа бодлого гэвэл энэ хоёр иргэнийг хооронд нь уулзуулж энэ юуг модны үйл ажиллагаа зохион байгуулж. Тэгэхгүй бол голоор нь ямар нэгэн ченжийн ажил ерөөсөө орохгүй ченж. Өчигдөр одоо бид нарыг энд анхны арга хэмжээ зохион байгуулах гэдэг ирэхэд энд одоо бараг 10-20 ченж ирсэн, 10-20 портер ирсэн ингээд мод авах гэж байгаад ингээд зогсож байгаа. Бид нэр тэгээд тэдний бүгдийг буцаасан иргэдийн хоёр иргэдийн хоорондоо одоо яг гар-гараараа мөнгө өгөөд гараас гартан 8 их зохион байгуулалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны улсын энэлтийн байцаагч Чимбатаас зарим нэг зүйлийг тодруулъя. За энэ тээвэрлэгдэж орж ирж байгаа энэ төлшний модны маань гарал үүсэл одоо өөр одоо холбогдох хүчиг баримтуудыг бол та хяналттай авч шалгаж байна уу тийм? Тэгж байна. Одоо цаанаас орж ирсэн энэ гарал үүслийг болохоор зэрэг өөр машин дээр шилжүүлээ ашиглаж байгаа болохоор энэ дээр нь болохоор юуны тээврийн гэрчлэгийн дугаар буу хаяг тэрийг одоо хянж тамга дарж явуулж байгаа. Энэ дээр нь тэгээ шууд орж ирж байгаа модон дээр нь нэгэнтээ өөр машин дээр шилжүүлээ ашиглаж байгаа. Одоо энэ энэ мод маань одоо 7 дэгээтэй портер мод гэдэг ойролцоогоор хэдэн метр куб бэ? Ерөөсөө 4 метр куб л орж иж байгаа. Цаанаасаа тэр улсын байцаагч нь өөрөө хянахтаа 4 метр үед энэ өөрснөө газар дээр нь хянуулж юу яадаг байхгүй юу? Хянж гард үсээ хяндаг. Тэгээд одоо хэдэн мод орж ирчээд одоо хэдэн энд хүлээгдэж байна эзнээ? Өнөөдрийн байдлаар энэ 12 портер орж ирж байна. 12 метр куб болон 48 метр куб. 12 портер болон 48 метр куб галын төлөв өнөөдрийн байдлаар орж ирж байгаа байхгүй юу? 6 нь болохоор зэрэг 7 нь болохоор зэрэг шууд нөгөө ах дүүнээр хамаатсан садан зав руугаа бууж байгаа. Тийм моднууд байгаа. Зарим нь буулгачаа сая энэ газар дээр нь буулгачаад тэгээ нэг ах дүүнэртэй одоо энэ ч буулгачлаа бид нар ахаад явлаа шүүгээд зарим нь эргээ буцаа явуулчлаа. Нэг өдөрт одоо 2 ирээс хийх юм боломж бас байгаа юм байна тийм үү? Нэг өдөрт бол 2 ирээс хийх боломж бий. Эдэрч өөрснөө гэрийн гадаа ингээд хураацсан моднуудаа шууд ачиж орж ирж байгаа байхгүй. Төрөөгөө ороод гарал үүслээ хянуулаад тэгээ орж ирж байгаа. Гарал үүслээ аваад хянуулаад орж ирж байгаа гэсэн үг тийм.
Иргэдтэй бас нэг зүйлийг анхааруулж хэлье. Коронавирусын цар тахлын үед одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа учраас энэ зурвас цэг дээр инх цумаас орж ирсэн модыг одоо буулгаад энэ Орхон аймгийн иргэд маань өөрсдөө худалдаж авахаар одоо портер буюу одоо тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд 280 мянган төгрөгөөр тушаагаад одоо өөрсдийнхөө тээврийн хэрэгслийнхаа үнийг зардлыг даагаад эндээс ачиж авч ингэж явах нь шүү гэдэг бас анхааруулan хэлье. Үр дүнгээр одоо энэ төлөөний модыг чэнжүүдийн гард амжуулахгүйгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Та бол очиж авч ирсэн жолооч юм биш үү? Тийм байна. Очиж авч ирсэн. Тухайн яриад өгөөч одоо танаа инх цом яаж цом байгуулж байна? Энэ ч уул нь болж л байгаа. Тийм. Аха. Инх цомоос одоо хэдэн километр яваад ирсэн хэр сайн алдсан байна гэж иргэд одоо сэтгэл өндөр байна. Одоо энэ болж гэн сайхан байл гэж штэ. Тэгэл 70 км яваад энд ирлээ. Аха. Хэдэн удаа явж байна та? Одоо өнөөдөр л ирж. Аха. Маргааш явах уу? 3 хоног явах гэсэн маргааш нэг ирэх л ах. Баян өндөр тий сумаас зохион байгуулагдж байгаа баг болгонд одоо 4 портер модыг хуваарлаж байгаа гэсэн. Тэгээд цагаанчлууд огт амьдэрдэг. Тэгээд энэний дагуу хүсэлтээ илэрхийлээд одоо авах гэдэг чинь. Хэдэн одоо төгрөгөөр авж ийн ачилтын хөлсөө өгсөн үү та? Ачилтын хөлсөө одоо өг нь 30 мянгаар ачна гэсэн. Тэгээд 280 мянгаар борлуулагдж байгаа гэж хэлсэн. Тий. Энэ бол ард иргэдийн нөгөө дамлаа худалдаалагдчихсэн үйл ажиллагаа зогсоож байгаа. Ард олны одоо сайжлыг хүлээж байна. Тийм тэгээ маш сэтгэл ханамжтай байгаа хаа гэж бодож байна. Цөөхөн ч гэсэн айл ингээд бас өөрсдөө хэрэгцээг хангаж байгаа. Одоо энэ ажлыг зохион байгуулсан Баян өндөр сумын давгийн газарт бас талархал илэрхийлье. Мэдээллийг хаанаас авав? За тэгээд та бол жолоочийн үүрэг гүйцэтгэж явж гэнэ үү? Эсвэл гэртээ худалдаж явж гэнэ үү? Жолоочийн үүрэг гүйцэтгэж явна уу? Аха. Тий. Хэдэн төгрөгөөр явж гэнэ? Би одоо үн хөлс гисэн юм байхгүй. Манай найз байгаа юм. Тэгэл явж чи найздаа л явж өгч байгаа. Харж байгаад юу ямар вэ? Чанар манар нь хэр вэ? Ер нь гайгүй сайхан ачсан мод байна уу? Аха. 310 одоо та бол үнгүй явж байгаа юм бол таны найз бол 280 мянган төгрөгөөр авч байгаа юм байна шүү дээ. 280 мянган төгрөгөнд бол сэтгэл бол ханамжтай байх нь шүү дээ, тийм ээ? Тий, ер нь бол 280 мянга сайхан ачсан мод байна уу? Ер нь юм нэг бартер модыг ер нь хэдийн хугацаанд нэг айл өргөтөлөх үү? Ер нь тэгэл нүүрс мөрс доолоод нэг өвлийг авансаж үзэх бах та. Портер чинь хэдэн дэгээтэй портерийн За ингээд тоолчихлоо 1 3 4 5 6 7 дэгээ тийм биш үү? Энэ модны маань одоо урт өргөн өндрийг хэмжээд метр гаргаж худалдаж ав гэдэг. Гэхдээ энэ одоо урт нь хэдэн метртэй вэ? Одоо энэ хөндлөн үү? Уртаашаа. За энэ чи за метр 60 70 тал ирдэг юм байна одоо. Аха. Энд одоо нийтдээ хэдэн метр куб байна? Энэ машины дээр 4 метр. Тэгээ 4 л ордог. Энэ урдлынээс хаагддаг. Буян танга. Тэндээс авах ч биш нэрэ. Ийм биш байхгүй, ийм байдаг байхгүй юусе. Метр 40 ийм юм. Тий. Богинохон. Ийм юм зайтай. Энд бол яг сайхан. Яг ингэ таарч ш тийм үү? Яг таарч байна. Сэтгэл ханамжтай байна эндээс авах тул. Модны хувьд хэр атсан байна? Мод одоо юу гэдэг? Энэ модоор нэг айл энэ өрөвлийг авч чадах уу? За нүүрстэй хамт төлдөг бол хангалттай. Нүүрстэй хамт. Ягаад гэвэл эн чинь өөрөө ийм том твш, хамгийн том твшээр. Та гэртээ худалдаж авч гэнэ жолоочор ажил явж. Би жолоочор явж байгаа. За. Гэхдээ гэртээ ширнэ ахвал ер нь иймэрхүү л авдаг байхгүй. Хангалттай болт. Нэг өвлөг бол. Дээр нь нэг одоо нэг хэдэн шууд нүүрстэй байх юм бол тэгэл болоо гэж тийм чинь хангалттай байна. Та одоо хэдэн төгрөгөөр энэ модыг хүргэж өгөх вэ? Гэхдээ нөгөө тэгэл энэ улсууд нэг ханьштай нөгөө 20 30 мянган цаасанд л явж өгч байгаа шүү дээ. Таны одоо нөгөө машин хэдэн дэгээтэй машин бэ? 7 дэгээтэй. 7 дэгээтэй. Тий. 7 дэгээ надад 7 дүүрэн те энэ машин. Тэглэг байх энэ хараа. Ингээд таарчдаг байхгүй ингээд. Ингээд 7 дэгээтэй гэдэг нь яг хаа нөгөөдөлөөс 6 дэгээтэй гэдгээс арай жоохон том л байдаг байхгүй. Энэ худалдаж авч байгаа хүмүүсээс сэтгэл хэрэг ах шиг байна. Гөө өндөр хөлгөөх юм чинь 7 дэгээтэйгээр дүүрэн ачаад очихлоо чинь. 80 мянга те. Тий, тэгэхээр чинь хамаагүй дээр байгаа байхгүй. За EBS телевиз төлөөний модны одоо худалдан борлуулах үйл ажиллагааг үзэгч та бүхэнд дамжуулан хүргэлээ. За Орхон аймгийн хэмжээнд иргэдэд маш их бухимдал төрүүлж исэн асуудал бол чэнжийн гар дээрээс маш үнэтэй төлшний модыг худалдаалж байгаа асуудал шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бол анхаарлаа хандуулж буянд хангаа захыг үйл ажиллагааг төр бичимжилсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор Баян өндөр сумаас одоо төлшний мод нэг хэрэгцээ шаардлагатай байгаа айл өрхүүдийнхээ судалгааг гаргаад эхний ээлжинд Булган аймгийн Сэлэнг сумаас 60 портер төлшний модыг Орхон аймгийн одоо нэг шаардлагатай байгаа айл өрхүүдтэй 280 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. За энэ худалдаалах үйл ажиллагаанд одоо
хяналт тавьж бас холбогдох байгууллагууд нь оролцож ажиллаж байгааг одоо үзэгч та бүхэнд газар дээрсэн сурвалжлан хүргэлээ. За түүнчлэн энэ Булган аймгийн Сэлэнг сумаас орж ирж байгаа нэг портер мод маань өөрөө 7 дэгэтэй портер дээр ачигдаад 280 мянган төгрөгөөр худалдаалагдж байгаа юм байна. За энэ 280 мянган төгрөгөөр худалдаж авсан энэ модыг энэ одоо зурвас цэг дээрээс солилцож одоо айл өрхүүд маань гэртээ авч буулгах юм байна. За энд буулгах үйл ажиллагааг бол нэг портер модыг Орхон аймгийн Баян Өндөр сумын хэмжээнд одоо айлч баг руу хүргэхэд 30 мянган төгрөгөөр ачиж хүргэж байгаа юм байна. За ингээ үндсэндээ бол Орхон аймгийн хэмжээнд 350 мянгаас 380 мянган төгрөгийн одоо хөөрөгдөлтөй байсан төлөөний модны үнийг 280 мянган төгрөгөөр одоо ингэц сумаас нийлүүлж иргэд тээврийнхаа хөлс буюу 30 мянган төгрөгөөр төлснөөр нийтдээ одоо ингээд 310 мянган төгрөгөөр 7 дэгээтэй ийм түвшний модыг одоо худалдаж авах юм нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ энэ одоо мод бол хэмжээ хязгаартай байна. Хүн ингэц сумаас эхний ээлжинд 60 портер модыг Орхон аймагт нийлүүлэхээр болоод одоо ингээд 2 дахь өдрөө энэ ажилт тээвэрлэлт хийгдээд зохион байгуулагдаж байна. За ингээд газар дээрс нь мэдээллийг хүргэж ажиллалаа.